За монголчууд ерөөсөө хүчирхэг монгол төрөө байгуулах цаг нь болцсон юм шиг санагдаж байна. Тэгнээс сонсоход бас заримдаа кино шиг юм шиг тийм л санагдаж байгаа. Тэгээд За сайн бяцхан миний хүүхдүүдээ ээж нь Улаанбаатар хотод ирээд ачны зэн нартайгаа уулзаад 3 хоног байна. Одоо бүх ачны нэрээр орсоо эхлээд Улаанбаатарын хоёр охин Оронгогийн хөргөн хүмүүст ихнэр орж аюун манай Улаанбаатар улсаас ер нь яд ээж одоо тэр үр хүүхдүүд ихэр ордгүй хүүхдүүдэд одоо сургаал юм хайрладгүй өөрийнхөө ажил амьдралыг биднэрт одоо хэлж ярьж өгдөг тэр одоо ийм нийт татагдал байгаа шүү гэж одоо надад бас дахин сануулж байсан. Энэ ч одоо нэрээ үнэхээр би тийм юм байсан байлгүй байдаг юм чинь гэж одоо тэгээд одоо үлгэр ээж өгөх гэж суусан. Тэгсэн ч одоо ярих үлгэр болохгүй. Аавынхан тухай ярих бас. Үлгэрийг өөрийнх нь аавынхан тухай яриад өгчөө гэсэн болохоор аавынхан тухайдаа сайхан үлгэр зөхөөё. Та нэг за эртээ урдын цагт Алтуу 7 хүүхэд хаан сайхан аавтайгаа хатан сайхан ээжтэйгээ хөгшин буурал эмээтэйгээ ингээд ам бүл аруулан аж төрөн суудаг байжээ. Гэдэг л үлгэр эхлэв тийм үү? Тэгээд жилэгч. За тийм. За тэгсэн чинь хаан сайхан аав нь 7 сайхан хүүхдээ өсгөхдөө хөлд орж байгаа дөнгөж хөлд орж байгаа нэлхсаа сайхгуулаад хөгшин буурал өтгсөн хүртэл төрч ёсоон дээдлэн сахиж оршиж ирсэн тэрл өндөр ёс зүй төрөн өнөө цаг дахинтаа мандуулаарай гэд мөн өөрийн биеэрээ үлгэрлэн зааж сурамжлан захидаг байжээ. Хатан сайхан ээж нь 7 сайхан хүүхэдтэй мөн за аавынхаа энэ алт шиг үнэтэй сургаалыг айхтар сайн чанд сахиж мөрдөөрэй. Ингээд ариун нэр төрөн өндрөөс өндөрт өргөн мандуулаарай хэмээн захидаг байжээ. За ингээд 7 сайхан хүүхэд наав ээжийнхээ алтан сургаалыг сахиж дагаж мөрдөөд ингээд алтан ургийн төрөн өндөр төнгөлтэй мандуулав гэн. Ургууд маан бэхэлж ургийн алтан соён бод тугаан хөх тэнгэртэй намруулав гинэ. За ингээд нөгөө чинь юу явах байгаа. Нөгөө ургийн баяр ингээ явах. Тэгээд тэр нэг аавынхан Чингисийн төрийг байгуулвал миний хүсэл хийх юм байгаа гэсэн нэг ногоон бэлтээс админктэй суужсэн зураг явуул юм. Йоо тэр бичлэг явуул яадаг юм. Тэгээд тэр сайхан бичлэг аавын бас олон сайхан бичлэг байгаа. Тэр аавынханд бичлэгийг дээр нь тавих юм уу? Дээр нь тавьж үзээс. Тэгчгээ тэгээд доор нь эртүүдийн цагт үлгэрээ явуул тийм ээ. Тэгээд Одоо миний ганцхан мөрөөдөл бол энэ хүчирхэг монгол төрөө байгуулна, Чингисийн байгуулсан төрийг байгуулчих бол одоо миний санаа биелэгдэх гэж байгаа юм. Монголчууд ч одоо Чингисээрээ бахархдаг цаг бий болчиход байхад Чингисийнхээ байгуулсан төрийг яагаад одоо имклээд байгуулчих болдгүй юм. Энэ бол одоо өөрхийн тухай өөрхийн асуудлыг хамгийн эхлээд шийдчихээд тэгээд түүний дээд чатны захиргааны төр захиргааны байгууллагуудыг л доод чатнаас нэхлээд инклэн байгуулчих юм бол энэ зохион байгуулалтыг хийчих юм бол одоо миний хэрэг бол яг хангагдана. Бид Чингисийн зэрэг байгуулахыг үзэхээс нэг тэрийг хүсэж байгаа юм гээд аамнатан Чингисийн зэрэг байгуулахыг хүсдэг байсан юм аа. Тэгтэл одоо тэгээд тэр нь бол одоо энэ үрээр ерөнхийлөгч нар бол Чингисийн төрийг байгуулахаар ханддаг байгуунд тэр хэмэдэг сонгос үлдүүлэх гэдэг.
Тэгэхээр энэ бол аавын минь өсөж биелж бас одоо төл засаг маань өдөр Чингисийн зэрэг голын дээдлийн төлөө гэж байгаа маа. Гэдгийг бас оруулж өгөө. Тэгээд зураг уулзалтаас юм оруулаад энэхүү түүхийн төвчөө болсон Бажин намын 4 хүүхдийн үрсад учин зулгах ургийн баярт хүрэлцэн ирсэн Ахмад Муурлууд алдраа бяцхан үрс залуучууд дүүнэр хүргэнбэр нутгийн олон таа өхөндөө энэхүү баярын халууныг дэвшүүлмэрья. Бид гарлах цагаан судлан таних залуу хойч үедээ танилцуулан ах トゥ төлөвлөстэй хүндтгэн Ахмад Муурлуудын дээдлэн үнэтэй сургаалын үгсийг нь сонсохоор энд хуран зүгдраад байна. Тэгээ ураг уулзалт маань эцэцэцэл ингээл одоо айл гэрэг бол төрийн ангатагч юм аа. Тэгээд утгаар нэрээд л тэгээд яг зөв тэр айл гэрэг төрийн ангатагчийг энд одоо 4 айлын одоо төрийн ангатагч нар ингээд ураг уулзалт хийж одоо юм сайхан байсан юм аа гэл. За тэгээд Ингээд ураг өдрийн учин зулгах баяр болон төрч ёсны баяр хэмээн сугаалыг санан хүмбэр эвийг эрхэмлэн Ахмадуудын хүндтгэн алдраа бяцхан үрсэн баясхан дуутай хууртай найрагтай баярлан сэнгицгээе. Баяржинхны урлагийн баяр ийхүү нээснийг мэдэгдэе. За баярлалаа. За энэхүү сайхан урлагийн сайхан ногоон дэвжэнэ. Дэлгэр хангай сүмэн сүлдүүлсэн туг намарч байна. Төрийн маань алтан соён будундын намарч байна. Одоо ингээд алтан ургийн соёнд намархад бэлэн боллоо. За энэхүү сайхан соёндыг намархна уу хэмээн одоо энэхүү их наадмын хамгийн өндөр настай Ямаатын урт насны байгаа уран залын Содмын Бямба Ямаатын Эрдэнэ үлэг далахын цэгмэд нэрийн уран залхад гаатай байна. Яргийн сайхан соёнд утга учир багтаасан энэхүү соёнд хөхөтэн гэрт намархад байлан боллоо. Улсынхаа сүнсэлтийг зэнгүүлж тодгодж төрийнхэн авийг нэгтгэж нуугдсан хөдөлгөхийн алганы борн дээр нүүдчдийн дундаа санах эзэнт бүрнийг байгуулсан Басаа Монгол бичгээр шаштар түүхэн мөнгөлсөн савтаа төлөвтөр түмний ургийн сүлтэн тога хөгөтэн гэрт ин хонамэр манлаа таухны заяа үнэн мөнхөд өдрөгөөхийн өлзий төрөлийн өргөн дэвшүүлэн сүстэн дэвбэрья. Энэ бол ганцхан манайх хийж байгаа шинэ одоо Монгол улс даяараа одоо ураг уулзсан. Ураг удмын хавуулж юм хийгээд байгаа нь одоо цаанаа энэ шинэ төр мунд одоо ихчил суурин тавигдаад байгаа маа ч гэдэг юм уу. Тийм ээ. Энэхүү сайхан гурван сүлтний дор бид энэхүү ургийн наадман ёслол төгөлдөр хүн хүндэтгэлтэй эхэлж байгаа Балжин намургийн ургийнхны таавхэндэн юу сонсон 9 хүсэлчин сэтгэлчлэн бүтэж байхын өлзий төрөлийг өөдөөдөн дахин бусан өрөөё. Хүлээн авна уу. монголчууд бид нар чи удирдлага тэнгэртэн дээр юм байдаг. Тэгээд тэр удирдлагаараа ингээд ураг удмууд ингээд ураг удмаа цэгслээд аваа гэсэн зарилгууд дор бүрн улаач удган зарингууд нь ингэж буугаад тэгээ ингээд тэр ураг удмаа цэгслээд ургийн баяр хийгдээд байгаа учраас нь тэр дээд тэнгэртэн өөрсдийнхөө төрийг мандуулж байгаа юм байна. Манай ураг удмын хувьд бол 2019 онд ингэж ураг удмын баяраа хийснээрээ тэр их төрөө байгуулах тэр бэлтгэл ажиллагаа хангагдаж тэр баг төрүүд ингэж мандах цагтаа ингэж мандсан үйл явдал болсон юм байна. Тэгээд энэ нь 2020 онд бол их төр маань ингэж мандсан үйл явдал бас тэмдэглэгдсэн. Зуны дунд сарын 15-ны бэлэгт өдөр дууддаг гүүний үлс гаргах ерөөлд эзэн богд Чингис хааныг эргэн задрахыг бэлэгдэн ийхүү өгүүлдэг аваа.
ууган унганы чинь намсан айраг цэгэний чинь дээжийг алтан цээлж нүргий. Есөн ёс цацыг ертөнцөд задран бууж ир. Хэрлэн онон орхон туул халдун хайрхан богдуул хүих Монгол нутаг хөвчин их хураасан газар дэлхийд 981 цацыг 9 үрэлгэн дагуулан задар. Нагалхаа уулын гэртээ 9 нь бол цагаан тугаан цэнгүүлвэ гэдэг. Ингээд тэр маань хулган жил болсон. Тэгэхээр зэрэг их төрөө мандуулсан юм чинь төрөө засах онол нь хязгаа гарч ирэх вэ гэхлээр одоо энэ 2024 оноор гарч ирж байгаа юм байна гэдэг зүйл миний хөдөлж байгаа түүхэн дээрээс маш тодорхой гарч ирж байгаа юм. Монгол Улсын ерөнхийлөгчийн 159 дугаар зарилыг уншиж танилцуулъя. Монгол хүмбэр их Монгол Улсын гал годомтыг сахиж байгаагаа хүнээ ухамсардаг. Эзэн богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, бэлэг сургаалыг эрхэмлэн дээдэж, агам мөрдөж, төрх ёсны үнэт зүйл, өв соёлыг бүр хойчдоо өвдүүдэн үлдээж, ЭВ-ээ сахин батлаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс хэлсэн байна. Тэнгэрийн хүч ивэлээр тэнгэр газар дугаа хүч нэмэгдүүлж бүрийн улсыг төвшөлгөж ганц жолоонд орууллаа гэж Чингис хаан маань өөрөө айлцсан байна. Өгөөдөө хаан маань бас үүн зарилгийг айлтгажээ. Тэнгэрийн зарилгийг хэн зөрчих вүлээ? Хэн ч зөрчиж үл болно. Зөрчих аваас Тэнгэрийн гисэл бидэнд аваа гэсэн байна. Замын Гүйд хааны гагц зарилэг байна. Гүйд хаан маань Тэнгэрийн зарилгаар бусвад хэн юу хэрхэн хийх вүлээ гэсэн байна. Өнөөдрийн энэ үйл хэрэг Тэнгэрийн зарилгаар үйлдэгдэж байгаа үйл хэрэг билээ. Тийм учраас та бүхэн бид бүхэн өнөөдрийн чуулж байгаа билээ. Тэгээд дараа нь тий Мандав Батарна гэдгийг л тий энэ хөгжил гэдэг бол ер нь одоо хүмүүсд оюун ухааны игээл одоо цэнэгч хэрэгтэй. Энэ л бол одоо хүний гол одоо хөгжил байх хэрэгтэй юм. Тэгэхээр энэ бол одоо энэ Чингисийн зэрэг байх болж энэ үндсэн ойлгийн гэснээр бидний оюун ухаантай хөгжих хэрэгтэй юм байна. Гэдгийг л одоо юм байна л гэдгийг л бас дурцгаж байх л та тий. Одоо газар авч байгаа энэ хорноо явуулж байгаа авилгал хийж болж байгаа энэ үгэд бол буруу хүмүүжил юм аа буруу үзэл бодол юм а гэдгийг жоохон тайлбарлах хэрэгтэй. Боловсрол өнгөрсөн зууны боловсрол хориг гэдэг бол хүмүүсийг яг тэр гэсэн тодорхой мэрэгжлүүд дээр хөдөлгөөнгөө байсан. Боловсрол хориг хүнийг мэрэгжлийн боол болгосон. Яг тэр мэрэгжлийн байхгүй хүмүүс аялгүй болдог, хохирдог. Сургуульд одоо яагаад ч гүгээд байгаа нь ерөнхийдөө буруу тийш нь болоод байна тий. Гэхдээ ерөөсөө л яг жинхэнэ хүмүүжил олгодог тэр орчинд чинь боловсрол олгох гэж түрээ боловсрлоор түрээ бариад л одоо боловсрол олгох гэж аавсыг 4 аргын тоо эхэл заагаад мал хой бэлтгэгийн мал аж ахуй тэр аав ээжийн хөдөлмөрч орчингоос салгаж яваачаад тэгэл шууд сургуулийн орчиндөө байцаад эсвэл цэцэрлэгч байцаад оруулчихдаг. Тэгээд нэг гэр бүлийн орчинд хүмүүжих нас маань одоо сургууль цэцэрлэгийн орчинд болоод хувирчлаа. Одоогийн сургуулийн боловсролын олголтын систем бол үндсээр өөрчлөгдөх ёстой. Анхааруулга хэлж байна. 2020 оноос хойш тодорхой мэргэжил сонгоод их сургууль төгсөхөд тэр сонгосон мэргэжилд байхгүй болно гэж хэлж байна. За би нэг мэргэжил сонголоо, нэр даал орлоо, 4 жил сурлаа төгсөхийн наал болсон.
Яг мэрэгжлийн сонгон Монгол яаж бахан ярих тийм ээ. Гэхдээ наад мэрэгжил гэдэг шиг өөр алга болж байна гэж яг. Малчин онол гэдэг бол аргагүй юм л дээ. Би ч одоо 1991 онд бичирч хоёулаа тэтгэврт хараад л нэгэн тэтгэвртэй нэгэн тэтгэвргүй тэгэл хэдэн хүүхэдтэй хөдөө ээж хой мал ээж хой гэдэг юмны ямар юм байдаг вэ энийг үзүүлж харуулах гэдэг. Тэгэл өөртөө малчин болол одоо өнөөдөр хүртэл ухаантай мал ээж хой гасан салааг үл явж байгаа юм л та. Энэний сайн сайхан юм ч одоо би зөндөл байлгүй яг хав гэхдээ бас ажил амьдралтаа хүрэлцэхгүй сар юм ч бас зөндөл байдаг л та. Тэгээ энэ сар ажил амьдралтаа хүрэлцэхгүй энэ бас сар юмнаас болоод л одоо хөдөө гарсан хүүхдүүд маань эргээл одоо төврөөгөө орж амьдралынхаа баталгааг сайжруулахын тулд буцаал одоо төвдөө ороод л энэ ажил амьдралаа явцгцуулж байгаа юм чи. Тэгэхээр энийг бас нэг төрийн нэгдсэн бодлоор нэгдсэн удирдлагаар хангаад ингээд одоо хөдөө аж ахуйн чиглүүлээд энэ мал энэ сайхан өргөн удам газар нутгаас нь холдохгүй энийг хүний мэдлэлд өгчихгүй байх нь л одоо бидний хамгийн чухал зорилт юм. 13 дугаар зууны үед их Монгол улс байгуулагдахад тэр Тэмүүжин тархан суурьсан байгаа олон түмэн отог овог аймагуудыг нэгтгэж их Монгол улсыг байгуулсан байдаг. Тэгвэл их Монгол улсыг байгуулахад тэр отог ураг удмуудыг нэгтгэхэд байгаа байхгүй юу? Тэр отог овог аймагуудыг. Тэгсэн одоо энэ цаг үед 21-р зуунд болохоор бид нар ардаа овог отгийн нэгдэл гэдэг зүйл байхгүй болсон. Бид нар ураг удмаа мэдхээ байцсан тийм үү. Тэгэхээр ураг удмаа нэгдэхээ очихор чинь нэг хүн болох нь нэгдэн гэхэр хэцүү байхгүй юу? Ураг удмууд нэгдэж байж 21-р зуунд ураг удмын нэгдлэр дахин их Монгол улс байгуулагдахыг та бүхэндээ өрөөё. Ураг удам бичих юм бол уус ор маань бичнэ. Тэр нь хамгийн түрүүнд явнаа миний дөгөө толгоолоод тэгээ өөрийнхөө хайрхны өөрийнхөө овооны тахилгатай дөрвөн тахилгатай овооныхон чулууг зарсан. Удмын тамга танил одоо өргөн барьж мэдүүлэх гэж ирсэн хэрэг зорилго бүтсэн. Манай хороолд ураг удмаа их хүндэлдэг, уул усаа шүтдэг, удам гарууд маань дээд заяатай гэдэг дээрээ харсан тэнгэртэй дэрэгдээ мансан сахиустай болохоор одоо энэ уул авааны арга хэмжээнд одоо бие хүчээ зориулан сэтгэл санаагаа зориулан одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ бөөнөөрөө бүр ингээд тултал юмыг ингээд сэм хийчихсэн үлдээхгүй, завсар гаргахгүй, зай гаргахгүй тултал хийхийг хүсдэг. Энэ овоог босгож бүтээлцэхэд бол би өстой чин сэтгэл минь ингэж зовж энийг л босгох түүх ямар үүхтэй түүхтэйг багш мань таниулсан болохоор энийг л бүтээж иж одоо энэ Монгол их орн минь дахиж сэргэн босгох учиртай энэ овоог босон бостол хүчин зүтгэх болно. Дээр үжин тэр удам ургаараа төрлөөрөө тэгж одоо зохион байгуулалтанд орж ирсэн. Энэ зохион байгуулалт хамгийн зөв зохион байгуулалт байна. Тэгэхгүй бол зүгээр энэ бие биенээ мэддэг таньдгүй гоо ингэж одоо цамилсан сонгосон болоод л тэгэл ийм зохион байгуулалтанд орчхоод одоо энэ энергийг одоо ард түмэнд хор шиг болоод ингэсэн юм гээл дороос гаргаад тавиад байгаа юм байна л гэж ойлгож байна л та. Тэр ч ерөнхийдөө тийм л байдаг байна. Энэний эсрэг л одоо сайн хуультай болж сайн төртэй болохсон гэсэн юм гээл хүн болгон бодож сэтгэж байгаа учраас л энэ ураг ах トゥ усын уулзалт зохион байгуулалт энтэйсэн одоо тэр омог юу одоо сайн хүнээ томилоход одоо ийм л зохион байгуулалтанд орох гэж хүсэж байгаа. Энийн дээд тэнгэр гэдэг юм уу дээд тэнгэртэй холбогддог хүмүүс зөвж бич одоо инхэн зүйтэл гэсэн юм бол ярьж хэлээд байгаа юм байна л гэж ойлгож байна л да тийм ээ. За тэгээ миний хэлэх юм бол зөвхөн одоо ийм юм байна. Тэгэхээр энэ дээр одоо тэр судалгаа шинжилгээг хийдэг судалгаан өөрсдөө тэр өчнөө одоо судалж шинжилж байгаа юм бол тэрнээс нь зөв зохион байгуулалтыг сонгож олон түмэндээ танилцуулах нь зөв байх л та. Жишээлбэл одоо тэр 24 оны үндсэн хууль, 40 оны үндсэн хууль тийм үү 92 оны зэмийн үндсэн хуулиуд нь ямар байсан тэгээд одооных нь ямар байгаа юм. Энэ дотроос хэрэгтэй нь юу байгаа, хэрэггүй нь юу байгаа гэх юм уу. Ингээд дээр даргуул тунгаа шүүж одоо ярьж хэлдэг байх л та. Тэр миний оролцоо гэж юу вэ? Биний хувьд бол яг удам ураг тийм юм болоод байсан. Ах トゥ усээр одоо их нэгддэг байсан. Энэ зохион байгуулалт ингээд одоо цагт бол энэ хомигдсон байх. Тийм учраас одоо тэр хомигдлыг зас залуурахын төлөө энэ ургийн уулзалт гэсэн юмнуудыг энэ тэмдгүүл зохион байгуулж энэ манайхан ч 19 он зохион байгуулаад сайхан болж ирсэн. Одоо цааш одоо дараагийн зохион байгуулалт манай дээр байгаа учраас одоо бид бас энэ дээр анхаарах хэрэгтэй юм байна гэж бодож байна. За тэгээд энэ одоо ярьцлага өгөх төгсгөл.
За Дараагийн тэгээд манай хүүхдүүд өөрсдөө хоорондоо санал онолоо солилцоод ярьж өөрчлөг гэдэг юм байгаа биз тий. За урилгыг маань хүлээж авч энэ сайхан зүйл ярьсан дандаа маш их баярлалаа. Эрдэнэ